эдээс үгийн спортын онцлог зочин эхэлж байна. Энэ онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор спортын 20 төрлөөр Монголын бүх ард түмний 14-р спортын их наадмыг зохион байгуулж байгаа. Энэ спортын төрлүүдийн нэг бол 100 буудал даам. Оюун их спортын аваргууд тодорсон байгаа. Ингээд энэ удаа бид бүхэн студидтэй 100 буудалт холбооны даамын холбооны дэд ерөнхийлөгч Батэрднийг урьж оролцуулж байна. За спартакиадын нэг төрөл бид хуучнаар спартакиад гэж ярьдаг байлаа л да. Одоо спортын их наадмын нэг төрөл даамын тэмцээний аваргууд тодорлоо. Эндээс шалгарсан тамирчид Азийн аврагт орно гэдэг маш сайхан тэмцээн хүлээж байна. Энэ удаагийн тэмцээнийхээ талаар хэдэн тамирчин оролцсон, хөдөө орон нутгаас анхны тамирчид ирэлцсэн. За энэ удаагийн тэмцээн одоо өнгөрөх 20-с 27-ны өдрүүдэд 8 өдөр үргэлжилж дуслаа. За тэмцээнд нэг 106 тамирчин оролцсон. За манай холбоо одоо ямар журмаар оролцуулсан бэ гэхээр нэг сард хагас гişээ тэмцээн зохион байгуулагдсан. Хагас гişээс 20 одоо хүн шалгаруулад эрэгтэй эмэгтэй тусдаа шин. 20 тэгээд дээр нэг аймаг дүүргийн аваргууд бүх ард түмний одоо спортын наадам учраас аймаг дүүргийн аваргуудаа оролцуулаад ингээд нийт 106 тамирчин болсон. За ер нь бол бүх аймаг дүүргүүдээс бол оролцсон. За дээр нэг спорт хороодууд байдаг шүү дээ. Тэгээ алдар хүч аврагч гэдэг юм байгууллагаараа бол бас оролцсон байгаа. Шалгарсан улсууд нь. За тэгээд хамгийн гол нь мэдээж би сая бүгд гэж хэлсэн Баян-Улгийн аймгаас одоо эрэгтэй эмэгтэй аваргууд нь ирж оролцсон. За зүүн талаас хөл Дорнод аймгаас аваргууд нь ирж оролцсон тий. Ирээдүйд спортын яам, биеийн тэмцээн спортын хөгжлийн төв Монголын даамын холбоотой хамтраад энэ тэмцээний зохион байгууллаа л да. За энэ тэмцээн 100 буудалт даамын төрөл нь өөрөө эргээд Монголын бүх ард түмний спортын их наадам хэдэн оноос эхлээд орсон. Хэд их удаага энэ Монголын олимпиад нэрлэгдэж байгаа спортын их наадам. Тэгэхээр ер нь бол нөгөө эрүүл мэнд спортын яам, тэр спортын одоо нөгөө удирдах байгууллага, бодлогыг тодорхойлж байгаа байгууллага бол олимпийн төрлийн спортууд дээр бол нэлээд анхаарал тавьж олимпийн төрлийн спортын наадам, хүүхдийн спортын наадамд бол оролцож байгаа. За дээр нь оюуны спортын одоо хоёр төрөл шатар даамыг бол оруулдаг. Яг тэгэхээр Монгол улсад бол нэлээд өргөн хөгжсөн. За бас төвдлөхэд бол амжилттай гайгүй учраас за даамын спортын хувьд бол 2000 оноос 2000 он буюу одоо бүх ард түмний 10 дугаар спартакиад гэдэг хожим спартакиад гэж бүх ард түмний 10 дугаар спартакиад анх оролцсон байгаа. Тэгээд тэрнээс хойш бол ингээд спартакиадын төрөл тогтж байна. Өнөөдөр энэ тэмцээний хаалтын ажиллагаа болоод шилтгүүд ирсэн байна. Олон улсын их маструуд төвшин болд эрдэнүүлэх ган жаргал гэдэг одоо Монголын даамын шилтгүүд өөрснөө оролцоод өөрснөө шагнал гардуулж байна. Ер нь даамын спортын маструуд юм олон улсын амжилт хэдий их ирсэн. Монголчуудын энэ даамын спортын түүхийн талаар бас үзсэн байна. За тэгэхээр ер нь бол сүүлийн үед даамын спорт бас нэлээд өргөн хөгжөөд манай бидний одоо тооцоогоор бол 25-аас одоо 30 мянган хүн боллыг одоо энэ спортод бол хамрагдаж байна Монгол орн даяар. За тэгэхээр ер нь бол мэдээж хэрэг саяын дурдсан улсууд тий одоо спортын амжилт тэгээд одоо тэр даган дуурайдаг штэ спортч бол тийм тэрэнд бол нөлөөтэй баг. За дэлхийд бол манайх одоогоор бол ямар ч байсан багийн тэмцээн төр болоход бол 10-аас 15 дугаар байранд одоо эхний 10 тэмцээр 8 орж исэн л да. Дэлхийд иймэрхүү төвшөнд байгаа. За хувь тамирчдын хувьд бол манай эрдэнэлэг одоо гавьяа тамирчин эрдэнэлэг эхний 30-д бол бичигдчихсэн. За одоо бол жоох ухраад нэг 70-80 хавцаа болчиход байгаа. За тэгээ Аз төвдөө бол бид нар бол нэлээ одоо хошуужилж байгаа. За сонирхолж хэлэхэд сая энэ одоо болсон спортын наадмын аварга нь эрэгтэйчүүдийн аварга нь гэрэл бол тэгээд одоо дэлхийн даамын холбооны мастер болсон. За энэ гэрэл бол 2007 онд Францад болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн төрүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо Монголын одоо оюуны спортын анхны дэлхийн аварга ийм одоо хөгт байгаа. Тэгээ энэ удаад бол ямар ч байсан бас төрүүллээ. Тэр гэрэл болтын хувьд одоо бидний спортын наадмын хүрээнд болж байгаа өөртөө бас улсын аварга гэж тооцогдож байгаа. Тэгээ улсын аварга бол жил болгон болж байгаа шүү дээ. Спортын наадам бол 4 жилд нэг удаа. Тийм тэгэхээр 4 жилд болж байгаа нэгээ бас давхар улсын аваргаар бид нар бүртгээд явдаг. Тэгэхээр гэрэл болтын хувьд бол улсын аваргт бол анх удаага төрүүлж байгаа. Гэхдээ төрүүлэхдээ нэг одоо спартакиадын жил спартакиадад төрүүлж байгаа их онцлогтой байна л да. Энэ гэрэл болт маань алтан медаль авчихсан. За мөн Аз ТV аварга олон улсын мастер Батулга
2 дугаар үе шалгарч явах жишээтэй. Энэ ер нь шилдэг мастерууд маань эргээд бас 2-т ороод 3 дугаар байрт гэхэд Азийн аврагын алтан гүрний талтай ширвж амц гээд орж байгаа шүү. Тэгээд эмэгтэйчүүдийн өрсөлдөө хэр өнөж юм доороос хэр гарч ирж байна. Тийм. За саяын тэмцээний бүрэлдэхүүнийг аваад үзэхэд эрэгтэйчүүдээр 4 их мастер, олон улсын их мастер 4. За дэлхийн даамын холбооны мастер цолтой 10 тамирчин байсан. За тэгээд спортын мастер нэг 30 орчим тоглосон. За тэгэхээр дэлхийн даамын холбооны мастер гэрэл бол төрүүлээд их мастер Баттулга 2-т ороод спортын мастер Ширвж амц одоо энэ жил 15 настай байгаа. Би 15 байна 14 настай хүүхэд байгаа. Ингээд ийм одоо мастерууд ихний байранд орсон. Тэгэхээр ард нь нөгөө медальгүй хоцорсон 3 их мастер байж таарна тий. Нэг дахиад 9 дэлхийн даамын холбооны мастер жишээ нь медальгүй ард нь байж байгаа жишээ тий. 4 5 дугаар байранд бол манай их мастер Ганжаргал 5-т нь Эрдэнэлэг орсон л доо. Тэгэхээр бол өрсөлдөөн бол маш ширүүн болсон. За зөвхөн эрэгтэйхгүй эмэгтэйчүүдийн хувьд бол бас мөн нэг их мастер. За тэгээд 4 дэлхийн даамын холбооны мастер оролцсон. За эндээс спортын мастер од гэрэл төрүүлээд 2-т нь спортын мастер Хэрлэмэн, 3-т нь дэд мастер 12 настай хөлтө хануужин. Жишээ нь олон улсын цолтой бүх тамирчид маань бол медаль одоо хүртэж чадаагүй. Тэгэхээр бол өрсөлдөөн бол айгүй ширүүн болсон эндээс харагдаж байгаа юм л да. Доороос гарч иж байна. 12 настай бол орлоо гэж та хүмүүсийн хэлж байна. Хүрэл мэдэл мөнгөч юм байна тий. 12 настай хүүхэд Бухарт түмний их наадамд оролцох одоо бус төрлүүд бол хэцүү шүү дээ. Нас 18-аас хойшооч гэдэг юм. Энэ хоёрын спортын төрөл дээр Бухарт түмний их наадам яаж хүүхдүүд орж болдог? Энд дээр бас тайлбар. Тийм. Яг одоо бид нар бол улсын аврагтаа ч гэсэн ингээл нөгөө нээлттэй л ордог л да хүүхдүүд тий. Жишээ нь сая манай хамгийн ахмад тамирчин 40 онд төрсөн гэдэг чи одоо 76 настай 76 тийм дорж гээд спортын мастер одоо хамгийн бага нь бол магадгүй 10 настай байсан байна. Би тэгж бодод энэ тийм энэ спортыг бол энэ насны хязгаар байхгүй л гэж. Тийм ер нь бол хоёр газар үргээр мастер ч болов тэгж ойлгож болох. Тийм. Энэ дээр энэ тайлбар өгч болох юм. Тэгээд үзэгчтэй гол нь Бухарт түмний 4 жилд болдог спортын их наадмаас шалгарсан тамирчид ихний 5 баяр, эмэгтэй эрэгтэй 5 Азийн аврагчдын тэмцээнд болно. Азийн авраг Монгол орны Улаанбаатар улс. Энэ талаар бас та мэдээлэл. Тийм. За Азийн авраг шалгаруулах тэмцээн миний одоо эрхийг бид нэр зохион болгох эрхийг авсан байгаа. Тэгээ энэ жил тэгээд яг өөр урд өмнөх жилүүдээс төлөвлөсөөр хагаад тэгээд яг засгийн газрын одоо нөгөө төсөв төлөвлөгөөнд оруулсан байж байгаа. Ингээд 7 сарын 20-оос 30-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. За энэ бол маш өргөн одоо тэмцээн болно. Ягаад тэгэхээр өсвөр үеийн залуучууд насан туршид ингээ бүгдээ цуг нэг дор зохион байгуулагдана. За өсвөр үеийн 4 насны төрөл байж байгаа 8-аас 10, 11-аас 13, 14, 16 гэдэг. Тэгээд залуучуудын одоо 20 хүртэлх нас гэдэг одоо насан туршид буюу одоо саях шиг нээлттэй 12 настай 80 настай ч орж болж идэг. Тэгээд нөгөө эрэгтэй эмэгтэй за мөн нөгөө үндсэн одоо төрөлгээд одоо сайн манай спортикад явсан үндсэн төрөл шүү дээ. Энэ тодруулж хэлэхэд бол үндсэн төрөлгээд байгаа нөгөө удаан буюу тухайлбал нэг үрг 5 цаг хүртэл үргэлжилдэг шүү дээ. 5 цаг гар үргэлжилж байгаа тийм. Жишээ нь сая бол нөгөө 8 хоног явагдахтаа зарим өдөр бол 2 тоглож байгаа. Зарим өдөр нэг л тоглоно. Тэгэхээр нэг тоглоход бол нэг 5 цаг орчим, хоёр тоглох юм бол 10 цаг, заримдаа 11, 12 цаг тоглож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үндсэн төрөл болно, за мөн төрийн тоглолтын төрлүүд болох юм байна. Тэгэхээр бол энэ Азийн авраг бол нэлээд өргөн одоо тэмцээн болно. За саяын дурдсанаар тийм эхний 5 байрны тамирчид бол эрхээ авсан байж байгаа. За Азийн авраг шалгаруулах тэмцээг бол албан ёсоор Монгол орны нийслэл Улаанбаатар хотод болох томоохон тэмцээн зүйсээр тооцогддог. Иймээс үзэгчид мэдээж хэрэг түүхийг сонирхох л та. Одоогоор 100 худалдааны спортер дэлхий дээр хэдэн орны хэдэн хичээлж байна. Монгол оронд хэдэн хүн хичээлж байна. Энэ тоог бас үзэгчтэй хэлээ бас. Тийм. За дэлхий дээр бол би сайн мэдэхгүй байна л да. Яг орны нь бол мэдэж байна. Тийм 72 орн байгаа. Дэлхийн даамын холбооны одоо гишүүн нэрлсэн 72 орн байж байгаа. За яг тоглогчдын тоог бол мэдэхгүй байна.
Монголын хувьд бол яг мэдээж хэрэг бүх аймаг сум одоо сургуулиуд л ер нь одоо хичээллүүлдэг гэж ойлгож байгаа. За бид түрүүнд хэлсэн би 25-аас нэг 30 мянга орчим одоо сонирхогчдыг тэмцээнд оролцдог хүмүүс л байна. Яг Монголд. Тэгээ ялангуяа хүүхдүүд бол сүүлийн жилүүдэд бол маш их болсон. За жишээлбэл 3 сард бид нэг өсвөрийн усын аврах шалгаруулах тэмцээний зохион байгуулсан. Тэгэхэд нийт 670 хүүхэд орсон. За тэгтээ энэ бол бас тодорхой хэмжээний шалгуур байгаа шүү дээ. Нэг улсын аврагт орно гэдэг чинь тийм. Тэгэхээр за тэгээд хөдөө орон нутгаас бол тэр олноороо бол ирж чадахгүй. Бас зардал мөнгө. Одоо улаан Монголд орончоод их өргөн удам нутагтай болохоор увс баяуулгаас ирнэ гэдэг чинь бараг л нэг гадаад бэж явахаас холоо юм чинь. Тэгэхээр зардал мөнгө их хүнд байт юм билээ. За 670 хүүхэд орсон тэмцээн бол одоо спортын маш том гэх юм одоо саксны хүрээлбай нэг яг багтдаг 2 том зааланд бол явагдсан. 2 том зааланд ингээл одоо дүүрээд битүү таарч байгаа. Тэгэхээр энийг бол нөгөө манай өсвөрийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг юм жил болгон гацуурт компани мэддэг. Гацуурт компани өөрийнхөө байранд явуулсан. Гацуурт компани байр нь болохоор тийм 2 том одоо заалтай билээ. Тэгэхээр 2 зааландаа ингээд битүү явуулсан. Энэ жил бол нэлээд зохион байгуулалт сайтай болсон гэж ойлгож байгаа. Бид нар өөрсдийнхөө зүгээс зүгээр хамрах хүрээнүүд бол нэлээд олон хүүхэд орсон. 670 хүүхэд орсон. За тэгээд мэдээж хэрэг 20 мянган хүн тоглож байгаа юм чинь нөгөө шалгарч явсаар хаал одоо тийм оролцож байгаа. Тэгэхээр маш өргөөртэй зохион. Тэр нь бол гайг өргөөртэй болоод байгаа. Анхан шатны тэмцээнүүд бол бүх одоо аймаг одоо сум төрт явдаг байх л та. Бид нар бол зөвхөн аймаг дүүргийнхаа мэдээлэл шиг аваад мэдэрч байгаа тийм. Бид нар тэр мэдээлэл ирж байгаа. Нөгөө сум сургууль дүүргийнх нь бол шилдэгүүдэл явуулаад ирэх гэсэн үг байна. Тэр тэмцээнүүдийнх нь мэдээлэл нь бид нарт арай ирэхгүй юм л та. Тэр нэг аймаг дээр ирж байгаа гэж ойлгож байгаа тийм. Ингээд үзэгчдийн яг ярилцлагын дундор 7 дугаар сарын 20-оос 30-нд Улаанбаатар хотод болох Азийн аврах шалгаруулалт тэмцээнд Монголын оюутны спорт даамжтаас хийн орохыг бас нэр нь хэлээд явчих. Спортын мастер Одгэрэл, спортын мастер Хэвлэн мөрөн, спортын дэд мастер Мөнгөчин, спортын мастер Ариун Заяа, дэлхийн даамын албаны мастер Нантин Цэцэг гэх 5 эмэгтэй даамч маань одоо Азийн аврах шалгаруулалт тэмцээнд оролцох хэрэг авсан. За эрэгтэйчүүдээс дэлхийн даамын албаны мастер Гэрэл Болд, олон улсын их мастер Баттулга, спортын мастер Ширүү Жамс, олон улсын их мастер Ган Жаргал, олон улсын их мастер Эрдэнэ Билгэнэр Аз ТV аврах шалгаруулалт тэмцээнд оролцохоор болсон. Ингээд Азийн аврах шалгаруулалт тэмцээний та зохион байгуулна гэдэг 7 сар яг чин там болчихсон. Энд оролцох орнууд нь мэдээлэл мэдүүлгээ өгöd гэсэн баг. Яаж оролцдгийг тэр нь бас даамын албанаас Азийн аврах зохион байгуулсан баг. Тий. Манай холбоо 1999 он бүр дээр үед бид нар тэр зураг харахаар Улаанбаатар хот ч ерөөсө бараг машин бошихгүй сэлэхэн гэсэн мэл. Тэр үед нэг зохион байгуулсан 2001 онд Эрдэнэтэд зохион байгуулсан. За 2010 онд мөн ахаад Улаанбаатарт Азийн аврах зохион байгуулсан. Гэхдээ дандаа насан туршидтын төрлөөр зохион байгуулсан. Одоо энэ жил бол анх удаага энэ хүүхдүүдийн Азийн аврах шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулсан. Ер нь багцаа байна уу? Тэдэн орнууд бол нэг асуусан тийм. Орны хувьд бол гэвэл байгаа. Ер нь нөгөө банк нэлээд дээгүүр өрсөлддөг Хятад, Казахстан, Узбекистан гэсэн орнууд бол оролцсон мөн Япон. Тийм. Тэгээ Сингапур, за Малайз, Таиланд. За тэгээд Филиппин гэдэг улсууд биелдэг. Тэр нь бол одоогийн байдлаар нэг 10-аад орн бол яг оролцсон гэдгийг бол илэрхийлж байгаа. Тэр нэрээр бол арай нэг мэдүүлэг бол арай ирээг байна. 6 сарын 20 гэхэд бол бүх юм зэгцэр. Энэ зохион байгуулж байгаа Азийн аврах шалгаруулах тэмцээн гэдэг чинь мэдээж Монголын даамын холбоо 100 бодлогыг хөгжүүлэх талаар бодлого байгаа. Ямар бодлогыг та бас ярьж ажиллаж байна? Та аягаар хариуцж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо миний хувьд яг нэг спортын бас нэлээд олон төрөлд ингээд оролцож ирсэн гэх юм уу одоо хөгжүүлж ирсэн гэдэг ажиллаж ирсэн гэж хэлээ л та. Тэгэхээр ямар бодлого өрнөлтгөө гэхээр альва спортод нэг тэмцээн уралдаан л хангалттай их тий одоо юу гэдэг хангалттай их жоохон ер нь зохих хэмжээнд тасралтгүй. За тэгээд тэмцээний зохион байгуулалт сайн байх юм бол нэг сонирхогч оролцогчдын тоо олон нэмэгдэх хэлийн нэг учиртай л та. Тэгээд тэр бодлого их баримталтай. Тэгэхээр бид нар бол яг нэг маш олон одоо ажил энэ төр хийхээсээ гадна хийн гэхээсээ илүү
байгаа өөрсдийнхөө яг нөгөө заавал зохион байгуулах манай чинь Монголын намын холбогч улсын аваргуудаа зохион байгуулах одоо яг үнцэг үүрэгтэй шүү дээ тийм. Улсын аварга зохион байгуулах хэвээр тэгээд яг нөгөө төв дэлхийн гадагшаага тэмцээнүүдэд нөгөө баг тамирчтай явуулах хэвээр ийм л хоёр одоо үүрэгтэй шүү дээ үндсэн бүх холбоод адилхан. Тэгэхээр одоо бидний бодлогын амьдлж ажилтдаг бодлогын хувьд бол юм хийх ёстой ажиллаж чанартай хэл гэж байгаа юм л да тийм. Улсын аваргуудаа тийм ямар ангиллаар ямар төрлөөр хийдэг үү яг тэргээр нь хий. За тэгээд олон улсын тэмцээн зохион байгуулах стандартууд биш үү тийм. Тэр нь аль болох нөгөө яг тэрийг нь одоо төхөөлж тэр хэмжээнд нь хийх гэсэн юм л бодлого хөндлөж байгаа. Тэгээд ирэхээр нөгөө тамирчид маань улсын өөрөө өөрсдөө хүндэтгэх нөгөө улсын тэмцээнээ хүндэтгэх нь тэмцээнд нэгснээс бэлддэг болдог тийм. Тэмцээний чинь жилийн өмнө нөгөө хугацаанд зарлагдчихад яг л тэр хугацаанд жишээ тэмцээнд болж байгаа жишээ тийм. Тэгээд ингээд яг нөгөө төлөвлөгөөнийхаа дагуу ингээд өөрөөр хэлбэл хүмүүст амлсан үүргээ биелүүлэл явуулах юм бол аяндаа ингээд спорт хөгжөөд идэм юм л гэж ойлгож байгаа. За баярлалаа. Ингээд спортын онцлог зочноор Монголын намын холбооны дэд ерөнхийлөгч Бат Эрдэнэ оролцлоо. Оюуны спорт, намын спортыг Монгол оронд хөгжүүлэхэд үнэтэй үнэмэр болж байгаа. Танд баярлалаа. За ингээд Монголын намын спортын тэмцэгчид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын болох Азийн урлагшлаг уралт тэмцээнд амжилттай оролцоод цаашлаад оюуны спорт дэлхийн түвшинд олон их маструуд хөрөнгө гарч оюунлаг эрүүл монголчууд байгуулдаг. Танд баярлалаа. Үзэгчдээ баярлалаа. Баяртай.